Орой мэдээ хүргүү үзэгчтэй бизнес мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа нуулсан. Өнөөдөр улсын сэтгүүлч дэв санааны нэгдлийн өдөр. Хулгайн гэмт хэрэгүүлсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Урлаг соёлын салбарын чандам уулын хогийг цэвэрлэлээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор улаан улс өмнө 3 цаг дээр 24 цагийн эргүүл ажиллаж байна. Маргааш хилэмгдэгчдийн өдөр тэмдэглэл өнгөрүүлнэ. Маршал хэмжээгийн цэдэн багсны 100 жилийн он арга хэмжээ энэ сарын 23-нд 24-нд болно. Next Electronics компани 5 хоног нээлттэй үзэсгэлэн худалдаа зарлаж байна. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа нуулсан. Эдэглэж байна. Өнөөдөр улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 20 дугаар зууны сүүлчээр нэгдсэн үндэсний байгууллагын ээлжид бус хурлаас олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон зарлажээ. Эрсдэгжилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа MBC телевизийн хамт олон нэг салбар зүтгэж яваа мэрэгжил нэгтнүүдэд эв санааны өдрийн мэндийг хүргэж байна. 1943 оны 9 сарын 8-нд Чехословакийн сэтгүүлч, фашизмын эсэргүүцэгч, зохиолч Филос Фучикийг цаазалжээ. Тэр Прага хотын шоронд бичсэн хүзүүгийн осортой бичсэн сурвалжлага номороо дэлхийн нийтэд нэр алдартай болсон юм а. Түүнийг цаазлуулсны дараа энэ номыг дэлхийд 70 хэлээр орчуулж, харин Юлис Фучикийн амин өргөцсөн өдрийг 1958 оноос олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэх болжээ. 20 дугаар зууны сүүлчээр нэгдсэн үндэсний байгууллагын ээлжид баг хурлаас энэ өдрийг олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон зарласан билээ. Ийхүү энэ өдөр зүгээр нэг мэргэжлийн баяр төдийгүй бүх сэтгүүлч өөрсдөө нэгдэлтэй байгааг мэдрэх өдөр болгосон байна. Монголд 1913 онд шинэ тол хэмээх бичиг сонин олон нийтэд хурц ихснийг их орны сэтгүүл зүйн өрсөл гэж үздэг юм. Хэдийгээр үзэл бодлын хязгаарлалтай байсан ч 1990 оны хүртэл социалист хэвлэлийг Монголын сэтгүүл зүйн хүчрхэг багныг босгосон гэдгийг эрдэмтэд нотолдог. Харин одоо 20 жилийн туршлагатай арчилсан чөлөөт сэтгүүл зүй хөгжлийн түүхээ бичиж байна. Манай аймагтч гэсэн сэтгүүл зүйн салбар цаг үетэйг хөл зэрэгцүүлэн хөгжиж өнөөдрийн байдлаар нэг сонин хоёр телевиз идэвхтэй үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж иргэдийн соён гэгэрүүлж мэдлэг мэдээлэлээр ханган ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарыг орон нутагт хөгжихэд тодорхой хувь нэмрийг оруулж яваа ахмад дунд үеийн залуу үеийн төлөөлөл болсон сэтгүүлчдэд олон улсын сэтгүүлчдийн эв санааны баярын мэндийг дэвшүүлж байна. Үгэн зөв үзэг нь хурц байх болтугай. Дараагийн мэдээ. Аймгийн цагдаагийн газрын эрүүгийн гэмт хэргийн тасгаас орон сууцны гадна тавьсан автомашинаас эд зүйл хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг ахлах сургуулийн 6 сурагч бүлэглэн үйлдсэн бөгөөд хулгаас эд зүйлийг нь хураан авсан байна. Эцэг их асран болгочдын хараа хяналт баг байгаагаас болж өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг толбогдсон тохиолдол Улаангом сумын нутагт дэвсгэрт гарсан байна. Тодорхойлбол 16-аас 17 насны 6 хүүхэд орон сууцнуудын гаднах зогсоол дээр байгаа автомашинуудын цоожийг онгойлгож, дотор нь байгаа эд зүйлсийг хулгайлж хадгалсан байсныг цагдаагийн газрын албан хаагчдад илрүүлэн шалгаж байгаа юм байна. Бүлэг этгээдүүд 7 дугаар сараас эхлэн автомашины хулгайг удаа дараа үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн газар энэхүү хэргийг шалгаж байгаа бөгөөд автомашинаасаа эд зүйл хулгайд алдсан эргэн жолооч нар алдсан зүйлээ цагдаагийн газар яралтай бүртгүүлэх шаардлагатайг хэлж байна. За Увсан аймагт цагдаагийн газраас иргэдтэй мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх гэж байна. За манай цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн засгийн албаагчид 2016 оны 7-8 сараас хойш Улаангом сумын 3 дугаар баг орон сууцны хорооллоос автомашинаас удаа дараагийн 25 удаагийн үйлдэлээр эд зүйл хулгайлсан ийм хэргийг үйлдэлүүдийг одоо илрүүлэн шалгаж байна. За үүнтэй холбоотойгоор иргэдтэй дараах одоо эд зүйлсийг алдсан хүмүүсийг бол манай цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч Ахмад Жамбалд орчтой ирж уулзаж бүртгүүлж тэмдэглүүлж алдсан эд зүйлээ авахыг одоо мэдээлж байгаа. За үүнтэй холбоотойгоор энэ хэргийн үйлдэлийн арга нь бол 11-р ангийн 1 ангийн 5 хүүхэд, за 10-р ангийн 1 хүүхэд ийм 6 хүүхэд шөнийн цагаар нөгөө зуны дулаан улиралтай холбоотойгоор иргэд машиныхаа цонхыг гүйц таахгүй орхисноос тэр нөхөр нь төмөр утсаар оруулдаг юм гараа оруулж онгоолж машинт нь басан эд зүйлийг ингэж хулгайлсан ийм үйлдэлийн аргатай байгаа. За тэгэхээр иргэд энэ дээр машиныхаа цонхыг одоо бүрэн гүйцэд цоожлох эд зүйл үнэтэй зайтай эд зүйлийг машиндаа үлдээхгүй авч гэртээ орж явах. За ер нь бол автомашинаа бол гараж одоо харуул манааштай газарт байрлуулах тал дээр анхаарах. Ер нь эд хөрөнгөө бус хулгайд алдахгүй байх тал дээр сонор сэрэмжээ дээшлүүлэх шаардлагатай байна. За ингээд энэ хэрэг үйлдэлүүд толбогдсон шалгаж байгаа хүүхдүүдээс 2 хүүхэд нь бол хөдөө сумын хүүхэд байгаа. Улаангомд айлд байдаг. За энэ хүүхдүүдийн байж байгаа айлын одоо хүмүүс за бусад одоо тэр хүүхдүүд нь хэрэг толбогдсон эцэг эхчүүд энэ хэрэг толбогдох үед нь одоо бас анхаарал халамж тавиагүйгээс хаана юу хийж явж байгаа дандаа шөнийн цагаар үйлдэлүүд нь байгаа. Энд эцэг эхчүүд, сургууль хүмүүжүүлэгчид, банк удирдсан багш нарын, сургуулийн сурагч нарын шөнө оройн цагаар одоо гадуур ингэж хэрэг төгс толбогдохгүй байх тал дээр бас сургалт зохион байгуулалтын ажил арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна. За тэгээд төгсгөлд нь
дүрсээр гарч байгаа эд зүйлсийг алдсан хүмүүс манай цагдаагийн газар дээр ирж хохирлоо хүлээн авна уу. Амар хэлбэрээр гар мөнгөлнө гэж бодсон гинэн зангаасаа болж ялангуяа өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг толбогдож байгаа нь эцгийг асран хамгаалагчдын хариуцлагагүй байдал юм а. Энэхүү хэрэг олдвол шөнийн цагт хүмүүс унтаж байхад үйлдэгдэж байснаас харахад эцэг эхчүүд хүүхдээ шөнө оройн цагаар хаана юу хийж явдаг талаар хараа хяналт тавьдаггүй нь эндээс харагдаж байна. Иймээс өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн газраас анхааруулж байна. Дараагийн мэдээ. Энэ сарын 10-нд Улс аймгийн Төв номын сангийн түүхт 80 жилийн ноон баярын арга хэмжээ зохион байгуулагдана. Огогдсон 80 бүтээж ажлыг хийсэн бөгөөд өнөөдөр соёл урлагийн салбарын чандман уулын хогийг цэвэрлэлээ. Монгол Улсад орчин цагийн номын сан үүс хөгжсөний 95 жил Улс аймгийн номын сангийн 80 жилийн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд номын сангийн түүх ба ирээдүйн эрдэмтдийн баг хурал, уран зэцэн илтгэж ярих тэмцээн, спортын бооц чадваралдаа соёлын ажилтнуудын сургууль семинар зохион байгууллаа. Тэгвэл өнөөдөр энэхүү ажлын хүрээнд Улс аймгийн урлаг соёлын салбарын улаан орчмын хогийг цэвэрлэж, морин хуур ихэл хөгжмийг ихшгэлүүлж, хөмөлж уул усаа аргатлаа. Энэхүү арга хэмжээнд 19 сумын соёлын төвийн ажилтнууд болон аймгийн номын сан, маршал Өмжээгийн Цэдэнбаалын музейн ажилтнууд оролцсон юм а. За өнөөдөр бид бүхэн соёлын ажилтнууд байна. Улаан уулынхаа агшаан цэвэрлэх, улаан уулынхаа орчин тойрны хогийг цэвэрлэх, тэгээд уул усаа баясгах юм, аргадах юм арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Хүн бол байгальтай хүн холбоотой байгалийн амтан гэж ярьдаг. Байгаль дэлхийн маань уул ус маань бүгд эзэнтэй гэж ярьдаг. Манай увчууд бид тэр тусмаа манай улаан гомчууд бид бүхэн чандман улаан уудаа шүтэж амьдардаг. Тийм болохоор бид нар усынхаа ард түмний сайн сайхны төлөө уул усаа ингэж бас өөрийнхөө ажил мэргэжлийнхаа хүрээнд аргадаж байгаамаа аргадах зан заншлыг хийж байгаа. Тэгэд ард түмнээс гаралтай бас уул уснасаа язгуур гаралтай энэ сайхан алтаагаа магтах алтаан магтаалаа бид нар одоо туйл хайлж байна. За хөөмийн урлагаараа мөн монголчуудын бид бүхний одоо хөндлөн дээлж явдаг морин хуурынхаа татлахуудаар энэ увс нутагт амьдарч байгаа ястан үндэстнүүдийн одоо урлаг соёлын сайхан татлахуудыг татаж урлаг соёлоор сэтгэлээрээ бид бүхний нуул усаа аргадаж байгаамаа өнөөдөр. Маргааш болвол бид нар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгын дагуу номын баярыг хийн. Номын баярыг аймаг даяараа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Маргаашийнхаа талбайд 13 цагаас номын баярын үйл ажиллагаа нээгдэнэ. Энэ номын баярын үйл ажиллагаан дээр бид бүхэн одоо арт түмэн хүмүүс хоорондоо бие биендээ ном бэлгэлэх, Увс аймагт ном зохиол туйрвдаг хүмүүсийг одоо хүндэтгэх улаан гэрсний ёслол болох урлагийн тоглолтууд болох, за уран уншлахын уралдаан тэмцээн болох гэх мэт олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэ арга хэмжээнд манай улаан гомчууд байна, усчууд байна, бас өргөнөөр ирж оролцохыг уриалж байна. Хүн бол байгалийн бүтээгдэхүүнд байгалаа цэвэрлж, байгалаа хайрлж. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд бас энэ байгаль дэлхийг хайрлж, хамгаалж, магтан дуулж, туйл хайлж, алтаа магтаагаа магтаж, лус авдгаа баярлуулж байгаадаа өнөөдөр баяртай байна. Магтаалыг би аваасаа уйлж авсан. Тэгээд одоо 8 дахь жилдээ алтаа магтаалыг хайлж байна. Манай сумаас ирнэ бүх талаар ер нь оролцож байгаа. Энэ сарын 9-нд буюу маргааш маршал Цэдэнбаалын талбайд номын баяр болохоос гадна зохиож уншигчдыг хүндэгдсэн улаан хэвсний ёслол, урлагийн тоглолт, баярын хурал, ном бэлгэлэх, ном хандивлах, номын азтан шалгаруулах үйл ажиллагаанууд явагдах юм байна. Тиймээс увсчууд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Загалмайсны эцэг киноны зургийг авч ирсэн гар шиг худалдана. Лос Анжелес хотын Беверли Хиллзэд байрлах нэгэн цагт Америкийн хэвлэлийн магнат агс нь Уильям Рэндольф Хёрстийн мэдэлд байсан гар шиг худалдах гинэ. Тусаар шиг загалмайсны эцэг бие хамгаалах зэрэг олон киноны зургийг авч ээжээ. Цагтаа тус газарт Америкийн нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннеди гэргий жагланаар пасаараа өнгөрүүлж ерөнхийлөгчийн кампанит ажлаа явуулж байсан байна. 1976 онд тусаар хөрөнгө оруулагч Леонард Росси эзэмшлэх болж тэрээр 2007 онд худалдаанд тавьсан байд. Энэхүү гар шиг эхлээд 95 сая
сая $, хожим нь $165 сая үнэлсэн нь хамгийн өндөр үнэтэй харшаар тодорч байжээ. Зөвхөн баян түүх тансаг байдлаараа төдийгүй алдар Том Круз, Кэти Холмс гээд олон алдартан хөршүүдтэй гэдгээрээ уг харш өндөр үнэлэгддэг байна. Эдгээр Лос Анжелест очсон алдартууд сард $600,000 тус харшийг хөлслөн амьдардаг талаар Wall Street Journal онцолжээ. Харшийн эзний нуудаа $195 сая зарах хүсэлтэй байгаа нь хуучирснаас гэсэн тайлбар хийжээ. Өнгөрсөн зууны 20 онд баригдсан ааш хэлбэрийн тус барилга Sunset өргөн чөлөөнөөс хойш 2.5 газарт оршдог байна. Тус эдлэн газарт 3 давхар байшин байхын сацуу гаднаа том талбайтай, мөн 3 нүсэл сантай унтлахын 29 өрөө, кино зал, диско бүжгийн талбай, аюулгүй байдлын албаныхын зориулсан тусдаа барилга, теннисийн 2 талбай, жижиг цэцэрлэгт хүрээлэн зэргээс тогтдог байна. Америкийн хэвлэлийн магнат Hearst уг харшийг 1947 онд $120,000 худалдан авч байжээ. Ажил хийхийн тулд 43 жил эрэхтэй болон жүжиглжээ. Египтийн Луксор хотын Сиса Абу Давх эмэгтэй ажил хийхийн тулд 43 жилийн турш эрэхтэй болж жүжиглсэн байна. Тиймээс Египтийн засгийн газраас түүнд шилдэг ээж хэмээх цолыг өгчээ. Энэ талаар мэдээллийг Al Arabiya News мэдээлжээ. Төрхөөсөө хэдэн сарын өмнө бэлэвсэрсэн тэрээр түүхтэд хийжихийн тулд эрэхтэй хувцаслаж явдаг байна. Египтэд өмнө эмэгтэй хүнийг ажилд авахыг хориглодог байжээ. Одоо тэрээр 64 настай бөгөөд өмнө нь тоосох зөөж барилга дээр ажиллаж байсан байна. Өөрийгөө хамгаалах уламжлал алдахгүй байхын тулд би эрэгтэй хувцаслаж намайг танихгүй хөр шатуудад ажилладаг байсан хэмээн нэмэгтэй ярьжээ. Эрэгтэй хүн шиг харагдахын тулд урт өргөн эрэгтэй галабе хэмээх хувцас өмсөж, толгоондоо цагаан түрбан болон эрэгтэй гутал өмсдөг байжээ. Сүүлийн хэдэн жилийн турш Сиса Абу Давх нь барилга ажлаас олж төрлөх хот Луксортой гутал цэвэрлэдэг байжээ. Тэрээр одоо хүртэл гэр бүлэд хийж байгаа бөгөөд өглөө 6 цагт босож төмөр зам дээр очин гутал цэвэрлэж байна. Насанбаяр ажлаасаа алгадчихжээ. Өнгөрсөн 3 дугаар сард олон нийтийн дунд нэлээд шууган тарьж хэвлэлийн гол баатар болсон боловсрол шинжлэх ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр ажлаасаа халагдсан тухай өчигдрөөс шуугиж эхэллээ. Тэрээр мөний шашнаас бол цэнхэр ус цэрэнтэй ёстол нэгийг үзэж нэхэд ил уралдсан гихт болон цэрэнтэй шүүх хүртлээр заргалцсан түүнийг ажлаасаа халагдсан байг гэх мэдээллийг тэрбээр цахим удааснаа тавьжээ. Уг мөний асуудал гарсан даруй тухайн үед албан ажлыг хүлээлгэж өгч байгаад нэр төрөө сэргээлэн гэж Насанбаяр дарга ажлыг хүлээлгэж өглөө хэмээн хэвлэх хурал хийж байсан начир дээрээ ажиллаа хийсээр байгаа тухай хүмүүс ярьдаг мэддэг байсан. Гэвч энэ хэвлэлийг өөрөөсөө холдуулах санаад нэр төдий байсан юм а. Харин саяхан шинэ хичээлийн жилдээ зэрэгцээ түүнийг албан тушаалаас нь унагчээ. Энэ талаар албаны их сурвалжаас тодруулахад энэ сарын 1-ээр албан ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Ямар үндслээр ажиллаа өгсөн нарийн ширээ учрыг сайн мэдэхгүй байна гэсэн байна. Энэхүү худлаг бүтгэлгээр нэр төргийн сэвтүүлсэн хэмээн цэрэнтэй шүүхтэлцэж яваа Насанбаяр дарга боловсролын яамнаас нэгмөр хохирсон бололтой. 175 хоньыг устгачээ. Дундгой аймгийн засаг даргаар ахлуулсан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж хоньны цэцэг өвчнөд тэмцэхэд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Одоогоор говь ухтаал сайн цагаас өмнө хоньны цэцэг өвчин гараад байгаа бөгөөд сайн цагаас өмнө 8 айлын 461 хоньны 105-ыг нь устгасан бол говь ухтаалс өмнө 6 айлын 560 хонь өвчилж үүнээс 70-ыг нь устгачээ. Халдварын голомт болоод голомттой ойр байгаа айл өрхийн хоньд вакцинжуулалт хийсэн хэдий ч малчдын нотор нүүдэл хөдөлгөөн ихтэй байгаагаас үүдэн өнөөдрийн байдлаар өвчин намдахгүй байгааг онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Тиймээс цэцэг өвчнөд ажлыг эрчимжүүлэхээр Дундгой аймгийн хөгжлийн болгон хилцээний дарга утгын жаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж Үүзэн багт 7 пост шинээр гарган ажиллуулах, өвчин гарсан сумдад 20 цэрийн дэглэмийг чангадах малчдад мэдээ сайн төгөргөх, бусад сумдын малын нэмж нарыг дайчлан голомтонд байнга ажиллуулах, цагдаагийн байгууллагын хүн хүчийг нэмэгдүүлэх, постонд ажиллаж буй алба хаагчдад хөдөө аж ахуйн газраас мэрэгжил арга зүйн зөвлөгөөгөөр сайн хангах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, устгасан малын жагсаалт мэдээллийг улсын онцгой байдлын ерөнхий газарт явуулах, үйл ажиллагаанд зарцуулах төсөв, ажлын наривчсан төлөвлөгөө гаргаж ажлыг хийж гүйцэтгэх даалгаврыг онцгой комиссоос ажлын хэсэгт өгсөн байна. Бүгд найрамд гардчилсан Солонгос улсад үерийн улмаас 60 хүн амир үтжээ. Бүгд найрамд гардчилсан Солонгос улсын умард нутгийн Хёмгон Пукто мужид үер осны улмаас 60 хүн амир үтжээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ингэж мэдээлсэн байна. Бас 25 хүн сургаггүй алга болсон байна. Тус агентлагийн дурдсанаар нийгмийн 560 объект, 30 завод, 20 орчим сургууль бүрэн буюу зарим талаар эвдэрч нурсан байна. Аадар бороо орж үер бууснаар олон 10 км зам гүрд цахилгаан станц эвдэрч олон мянга тодорхойн талбай усан давтжээ. Сүүлийн 7 хоногт Солонгосын хоогийн умард нутагт 320 мм хүртэл хурд ундас унсан байна. Тумангам гол иргээс айлжээ. Байгалийн гамшиг болсон нутгаас 44 мянган гаруй хүнийг яаралтай нүүлгсэн байна.
Дөрөвсдийн хөлөөрөө дэгээдсэн сэтгүүлч бүсгүйд шийтгэл оногдуулжээ. Сирийн хүүхдээ хөдөлсөн дөрөвч эрийг хөл тавин дэгээдэж буун шүүгэнд идэж байсан Унгарын сэтгүүлч эмэгтэйд тус улсын прокурорын газар танхаа хэрэгээр шийтгэл оногдуулсан байна. Уг явдал 2015 онд Серб Унгарын хил дээр тохиолдсон мэлээ. Буун дөрөвсөд цагдаагийн хаалт давн Европын холбоороо нэвтрэхээр гүйлдэх үед Унгарын N1 TV телесувгийн оператор бүсгүй Петро Ласло хүүхдээ хөдөлсөн Сирийн нэрүү рүү зохин хөдөлж явсан охиных нь өвдөг рүү нуударч буйд бичлэг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдан маш ихээр шүүмжил дагуулсан юм а. Ингээд сэтгүүлч бүсгүй ажлаасаа халагдсан түүний гаргасан зан авирыг байж боломгүй үйлдэл хэмээн олон нийт үзэж байсан мэлээ. Харин түүнд дэгэдүүлсэн Сирийн дөрвөгч Абдел Мохсен Испанд маш амжилттай сууршин орон нутгийн хөл бөмбөгийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм байна. Дараагийн мэдээ Өлгийн өмнө гол сумуудад гараад байгаа богомолын гоц халдварт хэмээлсэн төстэй өвчний тархалдаас урдчлан сэргийлэх үүднээс Улаан улс сумын засаг даргын захирамжаар Улаан уул гашууны гол Чандамны арын фостын 3 цэг дээр 24 цаг эргүүлэг ажиллуулж хэн шалгалтыг хийхээр болсон байна. Өнгөрсөн 18 сарын 26-ны өдөр Өлгийн өмнө говь сумдын нутаг дэвсгэрт богомолын мялзан төстэй өвчний гарч одоогоор албан бусдаагаар 500 гаруй мал тус өвчнөр өвчлсөн их мэдээлэл байгаа юм а. Үүнтэй холбогдуулан тус өвчний тархалтыг зогсоох урьдчилан сэргийлэх арга хэмжээг яралтай авч ажиллах талаар аймгийн засаг даргын захирамж гарч бүх сумдуудад хөргүүлээд байгаа юм а. Энэхүү захирамжийн дагуу Улаан говь сумын онцгой комисс оролдож тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж хяналт шалгалтуудыг шат дараатаагаар хийх талаар сумын засаг даргын захирамж гарсан байна. Уг захирамжинд Улаан говь сумын Улаан гашууны гол Чандамны арын постын 3 цэг дээр цагдаа онцгой байдлын хэлтэс мал эмнэлгийн мэргэжлийн бүрэл түүнтэй 24 цагийн эргүүлгийг ажилуулахаар өөрөг болгожээ. Тус эргүүлэн дээрх дамжин өнгөрүүлэх цэгээр орсон гарсан машин техник мал амьтанд үзлэг хийж тэмдэглэл хөтлөн зааврын дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллах юм байна. Одоо Улаан говь сумын хэмжээнд бол яг одоо аймгийн засаг даргын одоо захирамжийн дагуу одоо нөгөө 3 буустан дээр 24 цагийн эргүүлэл одоо гаргаж байгаа. Тэгээд одоо малын нэмж онцгой байдлаас нэг хүн цагдаагаас гэсэн одоо 3 хүний бүрэлдэхүүнтэй 24 цагийн одоо ээлжтэй одоо эргүүл ажиллаж байна. Тэгээд яг одоо Өлгийн өмнө говьас орж байгаа юу малыг одоо оруулахгүй байх. Одоо бус халдвар төвчин одоо гараагүй байгаа 50 байгаа сумуудаас одоо гарал үслийн одоо гэрчлэгээтэй байж одоо уруулахаар бид нэр одоо ингэж ажиллаж байгаа. Одоо гарал үслийн гэрчлэгээ одоо тухайн сумаас аваад урж ирнэ. Өлгийн өмнө говь хоёрт одоо халдвар төвчин гарсан тэнд одоо 20 цэг тогтоосон учраас тэндээс одоо тэр сумын утга руу одоо утар нүүдэл хийх малаа одоо тийшээгээ бэлчээхгүй байх. Одоо ард иргэдээ бас одоо сануулмаар байна. Тэгэхээр энэ навчин одоо агаар төслийн замаар машин тунаг хэрэгсэл бэлчээр усгээд замаар одоо халдварлаж байгаа бас их одоо хурцтай халдварлаж байгаа биш учраас бас малчд иргэд бүгд одоо сэрэмжтэй ажилламаар байна. Тэгээд одоо ямар нэгэн одоо нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд одоо Улаан говь сум руу одоо яаралтай мэддэх одоо шаардлагатай байна. Уг өвчний үүсгэгч вирусын агаар дусал малын шүүс нус нулимс тоног хэрэгсэл бэлчээр улс зэргээр дамжин халдварладаг тул өвчин халдах магадлал тун өндөр байгаа юм байна. Мөн постн дээр ажиллах эмч мэргэжлүүд хомс байгаа бөгөөд малын эмч мэргэжилтэй хүмүүс Улаан говь сумын засаг даргын 5 газрын мал эмнэлэг үржлийн тасгал дээр яаралтай ирж уулзахыг хүсэж байна. Дараагийн мэдээ 1996 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг хилмигдэксийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэжсэн. Тэгвэл Улаан улс сумын иргэдийн төлөөлөгчний хурлын тэргүүлэгчний тогтоолоор энэхүү өдрийг энэ сарын 9-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Хилмигдэкстэй хүндэтгэж 40 жаалан хийдэд буйны номхорохоос гадна хилмигдэксийн хөшөөнд цэцгөрөх ёслолыг зохион байгуулах юм. Монгол улсын түүхэнд хар толб үлдээсэн аимшигт үйл явдал болон 1920-с 1961 хамрах улс төрийн хилмигдүүлэлтийн үе юм а. Энэ үед монголчууд 60 гаруй мянган нэрт сэхэд нэрдэмтэн энгийн олон иргэдээ алдсан билээ. Харин Монгол улсын засгийн газраас тухайн үед хилмигдсэн иргэдийнхээ нэрийг цагаатах ажлыг 3 үе шаттайгаар одоо хүртэл зохион байгуулж ирсэн юм. 1996 оноос эхлэн 9-р сарын 10-ны өдрийг улс төрийн хэс хэрэгт хилмигсдийн өдөр болгосоо энэ жил 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм а. Энэ өдөр хилмигсдийн хөшөөнд төрийн тэргүүн албаны хүмүүс цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж уламжлал ёсоор хилмигдсэн иргэдийнхээ үр
хөөхөд ачиж 30 нарыг хүлээн авдаг уламжлалтай. Монгол улс гэмзэмгүй ард иргэд эрдэмтэн сэхэднүүдэд хомроглон хилмигдүүлж хөнөөс нь тэр эмгэлт үйл явдал Монголын 60 гаруй мянган иргэн өртсөн гэж үзэж байгаа ч энэ нь баттай тоо биш юм байна. Улаан гомс сумууд мөн ялгаагүй хилмигслийн өдрийг жил болгон тэмдэглэсээр ирсэн бөгөөд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор хилмигслийн өдрийг энэ сарын 9-ний өдөр тодорхой хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. 2014 оны байдлаар Улаан гомс суманд 260 гаруй хилмигслийн өр хөөхөд ачцээ амьдарч байна гэсэн судалгаа байдаг бөгөөд жилд дунджаар 50-60 хүн л энэ өдрийн үйл ажиллагаанд оролцдог байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжид хуралдаанд 9-р сарын 5-ны өдөр хуралдсан байгаа. Хуралдаанаар үндсэн 3 асуудлыг хэлсэн. 1-р сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 9-р хуралдааны тов тогтоох асуудлыг хэлсэн байгаа. Энэ асуудлыг хэлцээд ээлжид хуралдаанд 9-р сарын 19-ны өдрийн даваа гарагт хуралдахаар тов тогтоосон байгаа. За 2 дахь асуудал нь бол жил бүр тэмдэглэл өнгөрүүлдэг хилмигдсэн өрсөлдөө хөндөх арга хэмжээний хөтөлбөрийг бол хэлсэн байгаа. Энэ арга хэмжээг бол энэ 7 хоногт 9 сарын 10-ны өдөр бол бэмб гараг учраас баасан гарагт нь тэмдэглэл өнгөрүүлэхээр тогтсон байгаа. Энэ өдрийн арга хэмжээний талаар товчхон танилцуулъя. За 9 сарын 10-ны арга хэмжээ бол 9 сарын 9-нд болно гэсэн үг. Тэгэхээр 9 сарын 9-ний өглөө 9 цагаас Дэчи Аравжаалын хийд дээр буйны ном хурна. Энэ 108 зул өргөж ном хурах үйл ажиллагаанд ахмадууд та бүхнийг, залуучууд та бүхнийг бас өргөндөр хүлцэн ирж оролцохыг хүсэж байна. За энэ гандны хийд дээр Дэчи Аравжаалын хийд дээр ном хурсны дараагаар улаан уланд байрлах хилмигслийн өрсөлдөө хөндөх хөшөөний дээр цэцэг өргөх арга хэмжээ явагдана. Энэ арга хэмжээ тусгай хөтөлбөрийн дагуу явагдаж нэгсэг үед өндөрлөн. Тэгэхээр энэ арга хэмжээнд хүрэлцгэрсэн ахмадуудад хилмигдсэн ачцсан нартай аймагсан мониторлогод хүндэтгэл үзүүлэх ийм хүндэтгэл үзүүлэх тэгээд сэтгэл яриг өргөн сонсох ийм арга хэмжээнүүд явагдах учраас ахмадууд та бүхнийг энэ хилэгцэн хүнсийн ачцсан нар та бүхнийг бас хүрэлцэн ирж энэ буйн номын арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хилмигслийн өр хөөхөд ачцэнаар өндөр настай хүмүүс байдаг болохоор улаан уулын хажууд байрлах хилмигслийн хөвшөнд цэц хэрэг ёслолд тэр болгоно очиод байж чаддаг байна. Иймээс энэ жил Дэчи Аравжаалын хийдэд буйны ном хурсны дараа хийдийн гаднаас улаан уул руу автобусаар ахмадуудыг хүргэх юм байна. Иймээс унаа машингүй гэж бодлогоогоор ард иргэд болон хилмигслийн ачцэнаар энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зохион байгуулах ажлын албанаас хүсэж байна. Дараг мэдээ Бүгд найрамдах Монгол Ард улсын улсын баатар Хөдөлмөрийн баатар Монгол улсын баршил төр нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэн балагсны мэндэлсний 100 жилийн ог улс орон дээр тэмдэглэл өнгөрүүлэх засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан төрсөн нутагт тэмдэглэл өнгөрүүлэх талаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан байна. Тэгвэл Цэдэн балагсны 100 жилийн он арга хэмжээг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Маршал Юмжаагийн Цэдэн балын мэндэлсний 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэл өнгөрүүлэх тухай улсын хурлын ээлжид босч болгоноор хэлэлцэж баталснаар засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан Цэдэн балагсны төрсөн нутагт тус ойг тэмдэглэл өнгөрүүлэх тухай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 16-17 оны өдрүүдэд тэмдэглэл өнгөрүүлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж энэ сарын 23-24-ний өдөр аймгийн төвд болон төрсөн сум болох давс суманд баяр наадмын арга хэмжээг зохион байгуулахар болсон байна. Мөн манай аймагт төр нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн Цэдэн балаар өгүүлдэг төрийн албан байгууллагуудад цөөнгүй байдаг бөгөөд тэдгээр байгууллагуудын зүгээс ойн хүрээнд мөн олон нийтийг хамруулсан ажлуудыг зохион байгуулах юм байна. Манай аймагт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч энэ ойг 16-ны өдөр 17-нд одоо тэмдэглэхээр шийдвэр гарсан байсан. Энэ угаас урд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид нэр олон нийт хүргэжсэн. Гэхдээ энэ үйл ажиллагаа 23-нд болж одоо хойшлогдсон шийдвэр гарсныг та бүхэнтэй мэдгдъя. 23-нд болсны учир шалтгаан гэвэл энэ 17-нд Монгол улсын хэмжээнд Улаанбаатар хотод томоохон арга хэмжээ зохион байгуулагдана нийтээр. Тэгээ энэ үйл ажиллагаанд нь бас аймгийн удирдлагууд, за бусад улсын их хурлын гишүүд энэ Цэдэн балгын одоо төрийн бас байгууллагууд байдаг. Эрдэм шинжилгээний Цэдэн балгын гал голомт, Цэдэн балгын одоо академид энэ төлөөллүүд нь бол 17-ны үйл ажиллагаанд оролцсон. Нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар тул Цэдэн балгын хөө зориг гэж
таагүй мэдж байгаа. Зориггүй бол бас 17-нд манай яг энэ аймагт болох үйл ажиллагаанд оролцож чадахгүй. Тийм учраас төв үйл ажиллагаанд оролцоод энэ аймагт болох үйл ажиллагаанд оролцох юм шаардлага байгаа. Дээр нь улсын хурлын гишүүд ирэхтэй холбоотой энэ үйл ажиллагааг 23 болоош хойшлуулсан. Бидний төлөвлөгөөр бол 23-нд болох үйл ажиллагаа нь хөтөлбөрийнхаа дагуу явна. 24-нд давсамд бол бас бага хэмжээний баяр наадмын ийм үйл ажиллагаа зохион байгуулнаа. Одоогийн байдлаар хийгч байгаа үйл ажиллагааг үйл Цэдэн балгойн төрсэн газар болох Цагаан бураа гэдэг газар одоо гэрэл төшөөг босгох ийм төлөвлөгөөнд тусгасан ажлын дагуу тэр хөшөө нь бол хийгдэд явж байна. За мөн Цэдэн балгойн 100 жилийн ойтой тохиолдуулаад Цэдэн бал 100 жил гэсэн ийм бас бид нэр медаль гаргаж байгаа. Энэ үйл ажиллагаа бас хийгдэж явж байна. За мөн ирсэн зоч төлөөлөгчдөд одоо дурсгах энэ хүний 100 жилийн ой тэмдэглээд өнгөрөхт одоо үлдэх ийм бэлэг дурсгалын зүйлийг бол Улаанбаатар хотод манай төлөөлөгч нар яваад одоо хийж байна. Тэгээ энэ хүү үйл ажиллагаа 23-нд одоо төлөвлөгөөнийхөө дагуу аймгийн төвд зохион байгуулагдана гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар, Бүгд найрамдах Монгол Ард улсын хөтөлбөрийн Баатар, Монгол улсын маршал, төр нийгмийн нэр зүтгэлтэн Ямжаагийн Цэдэн бал агстай мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр удирдсан байдлаар гарсан байна. 9 сарын 22-нд Улаангом суманд эрдэм шинжилгээний баг хурал, 9 сарын 23-нд баярын жагсаал Цэдэн бал агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн хурал, хүндэтгэлийн хөлийн авалт, маршал, төр нийгмийн нэр зүтгэлтэн Ямжаагийн Цэдэн балын мэндэлсний 100 жилийн ой, Анастасия Ивановна Цэдэн бала Филатовагийн гэгээн дурсгалыг мөнгөчүүлсэн Орос Монголын хүүхдүүдийн хамтарсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдсан байна. 9 сарын 24-нд Давсаманд маршал Ямжаагийн Цэдэн балын талбайд цэцэг өргөх ёслол мөн баяр наадмын нээлт үндэсний бүхэн барилдан Ямжаагийн Цэдэн балын төрсэн нутаг төрсэн газар болох Цагаан бураад гэрэлт хөшөө босгож нээлт хийх, Давсам дэх Цэдэн бал агсны музейтэй танилцах баяр наадмын хаалт болох юм байна. За яг жигнэ. Гуаяг жигнэ гэж авран байх хуазран цааш нааж нүн хамтын тэтгэврийн тухай хүүдгэж батсан. Гүн тэрийг нааж нү төрхөнд нь буцаач гинэ. Гүн өнгөч чаач нү. Төрхөнд нь буцааж гэж хүүхдээ хууснаач ямар муухай төчин. Тэг яг тийм болов. Ваа тэрийг гогж яах юм баа янз нь одоо манай энэ когчуу самгчууд бас гомдлаар гэж гинэ базруу нааж нү бурхан бадаач ин божтон ханы юм яг жаа хүүгэж хайж гинэ ямар гэдгээр гүтэ мааж нү тэндэ мөнгөнд бозрууад гүнгсэн шухаар гүнгсгүй яаж нү гохор гоодж хандад одоо жилдээ төр засагтаа ашиг хийгээд тэр үнэ хүчнээс хуваалж гоёх ямар гэж юм яртам гинэж харин тэгж гинэ базруу сангийн цаа тэгж хэлж гинэ манай ард түмэн намаач нь базрууаны ханиждин одоо тэр көлсгүй чаавшгүй гэж их олон загтлж гинэ базруун тийм юм капитан хэлж гинэ. Хүй өнгөнөч ямар мөнгөн дургу шаарах байж нэ. Энэ хоолгойноор чижээд базрууаны ажны тэр мөнгөг жоохон тэрийг авшгүй гэж ямар гэдэг юм байдсан гэж байна. Мэтгэда тэгдэгээр хэлж ганаад үнэн хурд мэтгэл кэмэж яах байж нэ базрууаны. За яг жигнэ. Гүчаачны нэг удамчна гэрнэ мэтэн сохролва. Гуачны нийтнэ ажрын дэх олон тэр өмтөгөр зам тавилал гэрдийн гайхуулаар аквалгаад их таам болоодас энжлэн байхгүй болчих. Өдөө цаг болно китэн болно нойтон болно чикэч болдсон бүхэн базарвана. Ингээд насаач болох цалаа базарвана ажны их сонгож Монгол дахад ирэхлээр базарвана ажны гэрэл төлөөл гийгүүлээд аквалгаад ажны хэм качаадаг яг дутсан байна. Кэлээд яах ажны базарваны нүндэн харан хусанам явуулах шидэ там түмгэгээд тэнд гिचгэдэг огт болдгоо машин чинь. Күн моёмд бас камерхан таснаа базарваны нэм гадрын усудад зам тавхлаараа тавшин гэрэлнөдө дуусчих юм хугацаанд дуусчих юм ямар мэдэхгүй л юм. Сармын тэгээ хэлцгаана жилийн хугацаатай болдом тэгэд хугацаанд дуусаад өмтөрчих юм уу даасахгүй лоо гэж хэлцгаана. Күнээр нэ удаагом сүмэнд оргоморгод сунгуул болдог гэж нөдө гэлтүжөг толдгоо ажны базарваа. Харин гэгээ чад гэрэлтүүлж байгаа хайрхан ажнуу.
За цаана яаж гинэ? Бас энэ газар дорндоо юм гэдэг юм болж байна гинэ. Бас руу нэж нэртнэгэн шидрага одим подадак бохны ядагдадак мана Монгол улсын ажны их дасгал жүлэгчээр хувцаанд тайлшиваад ямархтан болцгааваа. Мэкэс гарсан чигээр нүцгүцсэн ажны төгсөн газар энэ усуд хэчэнэ гинэ. Монголчууд намуу үрдгөрөхнөр хамаг хувцаанд тайлах хийгдэм гэж нэг гэж шээ. Өнгөж муухан байт юм гэж хайж байна. Тэд одоо касу шүрэж нэг үүчдгөөд их ёслууч Япон гэвтэй. Гантэг одоо бас энэ парадим гэж одоо бас энэ одоо Көгдимберг шалтгаан хүмүүс бас один болж яах юм байвал янз нь. Манай аймгийн көөний насхан барилт нэг юм хэлцгаана. Энэ тараад сумын харьяатай хөгдөө чаваас одоо тэр чудод барилт нэг нэ чаваас тэгээд одоо бас бөхшөд гараад юм байвлаа. Көгөрдгөх юм чинь одоо нимарстингийн одоо сэвгэр ягдаж нүг тэтгэн аврагсан биш үү автомобиль авсан биш үү. Тэр бодов мэдхгүй харин тэр талаас юм ноочих юм модон өдөр бас энэ пародин пиум болдог гинэ чаваас өрөвдмөр хайрдмөр юм бас их болдсон байлаа доо телевизэн тавта хадаасгамаар юм байваа. За цаана гэж гинэ. Годак их цаавагш гэдэг англи хэлний сургууль ирсэн байна гинэ. Гүй ямар сургууль байт юм. Годак урд ягдаад барилгын цолмон гэж ашиг ягдаа чааваас энэ жодоочгүй байсан биш үү. Тэд нэг сэвгэр биш одоо сэдингэ гэдэг. Тэчин ажны орос хэлний сургууль алтан медальтай төгссөн 10 дугаар ангийн алтан медальтай төгссөн одоо ийм орос хэлний сургууль төгссөн хүүхэд болд юм Улаанбаатарт одоо тэр намагийн Улаанбаатарт байжхан сургууль гарч байна. Цаавагшин сургууль гэдэг ажны нэмэх тай боцгаагаад явна. Тэр эндэрч гисэн гэж чадана гэж байна гэж биш. Гүй хөнгөн чаач нү. Гүй хаваад юм болов тэр юм сурч мягд юм болов. Чи махад хэрэггүй баа. Тэр чин бодроо нааж нүвэ багчд коучд одоо суурь англи хэлний бол усралдаа сурдым гинэ. Тэгээд бас гүнзгэр үсэн гэж бас юм хийж зааж явах юм байна янз нь. Гайгүй хэмдэм заана гэж хэлж гинэ. Тэр телевизээр тэгээд хэлж байгаа. Тэр одоо харин цолмонгийн сэдингэ гэдэг хүүхдүүд шүү дээ аавын нэрээр одоо цаавагч төвгөд нэрлэгсэн тийм англи хэлний гэж зааж явах юм гинэ. Уг нь одоо нам наскис гаргал гинэ харин болдсон би бас сурдсан бүлэгэд бодож байна лөө. Намайг жимээрээ сургуулиад энэ төлөв авшгүй танаас гэж байгаа. Чавас. Гүй өнгөнө чаач нү. Оманууд нахмас сайн хүн байсан биш одоо каптан галтад цолмон гэж хэлсэн болдож байрлах юм мотос татчихдаг гэдэг хүн байсан болдож тэр чинь. Ар сайн хүмүүрэн садны саяавд юм байлаа базруу нааж нү. Үзэгчтэй бис мэдээ хүргэж байна. Next Electronics компани Увс аймагт салбарын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн хавар болон намрын үйлрэлд нээлттэй үзэсгэлэн худалдааг зарладаг боломжтой. Тэгвэл Увс компани намрын нээлттэй худалдааг 5 хоног зарлаж байгаа бөгөөд өөрчлөсөн хүмүүр суглаанд оролцож супер 3 азны нэг болох боломжтой юм а. Next Electronics компани Увс аймагт салбарын үйл ажиллагаагаа явуулж эхлээд 2 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Увсын ард түмнийг дэлхийн тэргүүлэгч брендийн цахилгаан бараагаар ханган хэрэглэгчдийн таашаалыг хүлээгээд байгаа илээ. Тэгвэл тус компаниас ээлжид бэлгээ задаж намрын урамшуулалтаа нээлттэй худалдааг зарлаж байна. Та бүхэн нээлттэй үзэсгэлэн худалдаагаар зочилсноос суглаанд оролцсон супер 3 азны нэг болохоос гадна сонирхсон бараа бүтээгдэхүүнээ газар дээр нь лизинг хамрагдан авах боломжийг олгож байна. За манай нээлттэй худалдаа маань амжилттай үргэлжилсээр нээлттэй худалдаа маань дуусгаад өрдөө 2 хоногийн хугацаа үлдлээ. Манай нээлттэй худалдааны энэ жилийн хамгийн онцлог давуу тал гэх юм бол манай худалдаанд ирж сонирхсон хүн бүр суглаанд оролцох боломжтой байгаа. Та бүхэн манай нээлттэй худалдааны бовчуурыг авснаар арын хэсэгт нь суглааны хэсгийг бөглөж хийснээр өдөр болгоно 3 азтныг тодруулж байгаа. Та бүхэн өнөөдөр буюу 18 цагаас манай бараа бүтээгдэхүүнүүд танилцуулах шоун дээр ирж оролцсноор ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүйгээр суглаанд оролцох бүрэн боломжтой байна. Өнөөдөр маргааш нөгөөдөр гэсэн ердөө 3 хоногийн хугацаанд та бүхэн ямар ч бараа худалдаж авахгүйгээр суглаанд оролцох боломжтой байна. Үүнээс гадна та бүхэн гэр ахуйн тавилга, цахилгаан барааг хамгийн өргөн сонголтоогоор хамгийн хямд үнээр манай Next Electronics-ийн нээлттэй худалдаагаар авах боломжийг манай Next хамт олон ердөө 3 хоногийн хугацаанд та бүхэнд олгож байна.
За манай нээлттэй худалдаагаар бас онцлсан ч нэг бараа бүтээгдэхүүнийг танилцуулмаар байна. Зурагтны зах зээл бол одоо CR буюу зузаан зурагтнаас хавтгай зурагтнаар шилжсэн бод одоо орчин үеийн зурагтны дараагийн үе бодоод бүх хавтгай дэлгэцтэй зурагтнууд одоо хөнхөр дэлгэцтэй болж өөрчлөгдсөн байгаа. Ингэж хөнхөр дэлгэцтэй болсноор бодит мэдрэмжийг өөрөөсөө танд төрүүлэх тийм давуу талтай байгаа. Манай одоо 16 оны бараа бүтээгдэхүүнээс танилцуулах хамгийн том одоо бүтээгдэхүүн гэвэл энэ 16 оны TCL брендийн 48 инчийн смарт тийм curve зурагтыг танилцуулж байна. Энэ зурагтыг энэ ердөө 5 хоногийн хугацаанд та бүхэн сая 599 мянгаас 400 мянган төгрөг хямдруулаад ердөө сая 199 мянгаар худалдаа авах боломжтой байна. Үүнээс гадна та бүхэн энэ зурагтыг 2 жилийн баталгаат хугацаанаас гадна Philips гээд жижиг бараа үйлдвэрлэл дээр дэлхийд тэргүүлэгч Голландын брендийн ийм шүүс шахагчийг бэлгэнд авах боломжтой. Мөн энэ Philips брендийн эндүү гэх мэт ийм хоёр төрлийн бэлгэнээс дуртайгаа сонгож авах боломжтой байна. Гэх мэтчлэн маш олон бараа бүтээгдэхүүнээр та бүхнийг хүлээж байна. Манай нээлттэй худалдаагаар онцлох дараагийн бараа гэх юм бол цахилгаан зуух байна. Манай Next Electronics гэсэн цахилгаан зуухыг маш өргөн сонголтоор оруулж ирнэ худалдаалдаг байгаа. Энэ цахилгаан зуухны онцлог гэх юм бол Simper гэх турк брендийн цахилгаан зуух байгаа. Sensei грилтэй тэгээд хамгийн том давуу тал гэх юм бол ийм хүүхдээс хамгаалагдсан төгжээтэй байгаа. Асаалтын үед ерөөсөө энэ товчлуур нь цаашаа дарагддаг. Тэгээд LED дэлгэцнийхээ тусламжтайгаар та бүхэн энэ токондоо шаарж байгаа бүх бүтээгдэхүүнийг цагалж хийж өгснөөр автоматар одоо унтарчих тийм бүрэн боломжтой. Хэмжээ гэх юм бол яг стандарт 60-60-ийн харьцаатай стандарт хэмжээтэй. Бүх төрлийн сав ашиглах боломжтой сав болохгүй юм керамик тавцантай билетгийг сая 100 мянгаас 200 мянган төгрөг хямдруулаад ердөө 899,900 төгрөгөөр энэ нээлттэй худалдааны 5 өдрийн хугацаанд худалдаа авах боломжтой. Үүнээс гадна та бүхэн нэмэлтээр энэ Philips брендийн өөрийгөө цэвэрлэх боломжтой юм уурын эндөөг бас бэлгэнд авах боломжтой байна. Ахуй хэрэглээний ус цэвэршүүлж гэсэн энэ бүтээгдэхүүнээс сонголт хийгээд авах боломжтой. Мөн манай нээлттэй худалдаанд зориулсан 5 хоногийн хугацаанд 300 мянган төгрөгт нэг ширхэг суглаа авснаар сүүлийн өдөр та бүхэн бас супер 3 азтай нэг болох боломжтой байна. За мөн 16 оны шин загварын зурагтуудыг хамгийн өргөн сонголтоор манай нээлттэй худалдаанд ирж худалдаалж байна. 2016 оны Samsung брендийн 43 инчийн одоо энгийн 40 инчийн зурагтаас 3 инчээр том зурагтыг хамгийн хямд өнөөр 999 мянга дээр бас хамгийн орчин үеийн бараа бэлгэний сонголтоогоор худалдаа авах боломжтой байна. Та бүхэн Samsung брендийн 16 оны шинэ зурагт авснаар Philips брендийн Kobe чанагч эндүү ус хуслагч гэх мэт 3 төрлийн бэлгэнээс дуртайгаа сонгож авах бас боломжтой байна. Манай нээлттэй худалдааны үеэр та бүхэн бүх банкны лизингийн үйлчилгээг авах боломжтой байгаа. Үүнээс гадна хаан банкны лизингийн үйлчилгээг газар дээрээс нь шууд авах боломжийг манай хамт олон та бүхэнд энэ 5 хоногийн хугацаанд олгож байгаа. Ингээд шинэлэг бүхнийг Next Electronics-аас Тиймээс өвчтөдөө бүхэн боломжийг буулдаараа тус үзэсгэлэнгээр золшилсноор TCL брендийн 48 инчийн хүнхэр дэлгэцтэй LED телевизорыг сая 590 мянгаас 400 мянга хямдруулан сая 190 мянгаад авч дээр нь жимс шахагч болон эндүүнээс сонголтоо хийж бэлгэнд авах боломжтой юм а. Хэсэг зам реклам сурталчилгааны дараа MBC News мэдээллийн хөтөлбөрийн хүчлэгийг хүлээн авч байна.